За сайн бацхан. За миний жамжих бизнес хэлбэр төлөвлөрсөн сургуулиас зохиолсон. За энэ бүх сургалт Ямсгал аймгийн хэмжээнд 467 суралцагч болсноос хамгийн их алдсан болон хамгийн хугацаа зарцуулсан тестүүдийг бодлогыг нээж өгье. За нэгдүгээр тест нь нэг тухайн уртайгаар эцсийн шийдэж яагаад эсрэгээр тооцохгүй гэвэл уг би эдхийн гажигтай харьцаг хэрхэн хөдлөх вэ? За асуулт байна. За энэ тестийн хот биг анхны уртаа шийдэхээр анх би энд байсан. Түүнийг анхны уртаа шийдсэн нь харин дэлхийн урт түүнийг доош нь татж байгаа. Тэр одоо хүндэвтний бодлогын эсрэг буюу жиг дудааш хөдөлгөөний харин хамгийн дээд цэцлэгч бусад амьтдаа болохоор зэрэг хүндэвтний дагуу хийж байгаа учраас жиг хурцах хөдөлгөөн. Тийм учраас зөв хариу нэ. За дараагийн тест. За агаар ба шилний зааг руу туссан болон хөвсөн бүрэн эсрэгийг зураг үзүүлнэ. Шилний урлагийн чиг зөв тодорхойлох илэрхийлэл болно. Тест. За зургаас хараад эхлээд бол агаарт байсан. За түүнээс агарын урлагийн илтгэж болохоор нэг байна. За харин шилний болохоор юм байна. За тэгэхээр энэ нэг нь нэгтэй тэнцээ. За энэ альфа бета бетагийн үсгийн үнцэг харин шилүү гэсэн үеийн үсгийн үнцний болохоор энэ сигма. За сигма гэж байна. За тэгвэл хогтын хуулиар бичдэг нь бол синус бета синус сигма тавьцуулсан харьцаа. За эсрэг байдаг учраас энийг хуваах нь нэг байна. За тийм учраас энэ тэнцүү синус бета хуваах нь синус сигма гэдэг хариу зөв. Тийм. За дараагийн тест. За 13 усны дугаартай тест байна. За зурт үзүүлсэн дэлхийн Т төлбөрийг холбох үед амперметрийн цалт яаж өөрчлөгдөх вэ гэсэн тест. За ийм тестийг бодохдоо ер нь бол тоо орлуулчуд их зүгээрдэг. За тэгэхээр цөмөрөө энийг тренинг хийжэл үсгэж чиглэлээ 6 вольтгч. За тэгээ энийг цөмөрөө 2 ом бичиж. За тэгэх юм бол эхлээд одоо түлхүүр залгаагүй байхад бол омыг өсөрөө 6 вольтыгоо за 2 омд орвочод 3 ампер. За энэ бол ингээ анх ийм байсан. За тэгтэл түлхүүрээ залгалаа. За ингээ түлхүүр залгагдангууд хүүдэл нэмхээс гарч гүйгээд за хоёр тишээс халааднаа. Тийм учраас энэ 2 омтой 2 эсрэг үсэг нь хоорондоо зэрэгцээ холбогдсон учраас ерөнхий эсрэг үс нь 1 ом байна. Яагаад гэвэл хоёр ижил эсрэг үслийг зэрэгцээ холбохоор за нуглаад 1 ом гэж. За тэгэхээр ерөнхий гүйцэл маань тэнцүү R гээд 6 вольтыгоо 1 омтой хуваахаар 6 ампер. За тэгвэл хэлхийнээс хамгийн анх жигээс 6 ампер гараад 2 тишээс салахаар энэ маань 3 ампер. Айшигаас 3 амперээс салах нэ. Тэгэхээр амперметрийн заалт анхчгүй анх 3 ампер байсан дараа нь ч бас адилхан салаалтаа 3 амперээс салсан учраас өөрчлөгдөхгүй гэсэн үг. Өөрчлөгдөхгүй.
Тэгэхээр цөмрөө тэ хариу сонгоно гэсэн үг. За дараагийн тест. За 15 дугаар тест. Төвтэй автоход орших дамжуулагч цагиргаар өгсөн хэвлэлийн дагуу гүйдэлгүй байв. За цагиргийн төвд домдоорны дүүцэн чиглэл хаашаа тавих вэ гэж. За нэг баруун гарын дүрмээр хагас сатгсан баруун гарын одоо дөрвөн хурууны дагуу гүйдлийн чиглэлийг сонгохоор буюу шургаар одоо ийшээ чөрөгбэй эргүүлж байгаа гэсэн. Тэгэхээр зэрэг гүйдэл дээрээс доош байна. За энэ. За 16. За манай харматик гэрэл гэдэг нь нэгэн өмгийн гэрэл гэж байна. За тэгвэл анх энэ А гэдэг гэрлийн цэцрэг агаараас шил рүү оржээ. За дараа нь анх орохдоо нормалын дагаад төссөн учраас хуухгүй орно. Тэгэхээр зэрэг ингээд нэг чигээр яваад за харин одоо болохоор зэрэг энэ шилнээсээ агаарлуугаа гарах гэж байна. Тэгэхээр зэрэг энэ дугардын илтгэх шигтэй орчноос багтаа орчинд орох гэж байна. За багтаа орчинд орох гэж байгаа учраас одоо нормалаасаа холдож байгаа. За тэгэхээр ихэд ингээд цөмрөө нормалаа тавьчих. За тэгэх юм бол энэ бол манай альфа онцг. За энэ болохоор манай бета онцг. За тэгвэл цөмрөө хурлын үед очивол синус альфаг. За энд альфа гэж бичсэн. За энд нь бета. За тэгвэл синус альфа бета тарьцуулсан. За агаарыг бол 1 гэж үзнэ. Хариу шилнийх бол 1.7. Тэр анх бол шилэн дотроос учраас эхний хугацаанд илтгэгч нь 1.7. За эндээс синус бета бол за энд альфа бол энд 45 градус учраас энд 90 градус. Тэгэхээр энэ альфа бол 45 градус гэсэн үг. За альфа нь 45 градус. Тэгэхээр энэ маань 1.7-г үржих нь синус 45 бол. За энэ маань 1.7-г үржих нь 2-ны язгуур дээр 2 буюу 1.4 гэсэн. За энэ бол нэгээс одоо энэ 1.7-г 1.4-ээр хэлбэл нэгээс одоо их тоо гарна. За 1.5 тоо гарна. Тийм учраас за 1.9 хаад. За тэгвэл энэ нь нэгээс их тоо учраас энэ синус бета бол 90-ээс их өнцөг байх ёстой гэсэн үг. За бета нь бол 90-ээс их өнцөг. Тэгэхээр 90-ээс их өнцөг учраас энэ гадагшаага хугарч гарахгүй. Шилэн дотроо тавна. Өөрөөр 45 градус бол шилний одоо дотор бүрэн айлтын өнцгөөс их байна гэсэн. Тэгэхээр энэ нөхөр нэг рүү орохгүй нөгөө цацраг маань их доош явна. Тэгээ энд ирээд дээдлийн үзэгдэл дахиж явагдснаас болоод энэ 3 гэдэг сумны дагуу нэвтрэх нэ. За энд 90 градус байгаа учраас энэ гэсэн тусгалын өнцөг нь 45 градус. Тэгэхээр зэрэг энэ 45 учраас буцаад орлогоо бугаар буцаад явчихж байгаа. За дараагийнх нь. За 19-с 21 дугаар тест бол нэг бодлогын 3 асуудал шийдэж байгаа юм. За керосины хувийн дулаан багтаамжийг тодорхойлохын тулд 120 г мастаг гуйлан калориметр. За калориметр гэдэг нь гадагшаа дулаан хатдгүй тийм савыг хэлж байгаа. За энэ гуйлан калориметр гэдэг юм савн дотор за 100 г керосин хийсэн. За тэгээд тэр керосин дуугаа за 200 г төмөр хийсэн юм. За тэгэнгүүт за төмөр бол анх 96 Цельс температуртай байсан. За тэгээд 96 Цельс температуртай байжгаад дулааны гадагшны хагас алдаад 40 Цельс болсон. За 40 Цельс. Өөрөөр хэлбэл дулаан алдна. За хин алдах вэ гэхээр төмөр алдах юм байна. За харин тэр дулааныг нь керосин болон
За калориметрийг бол хуулиар хийсэн учраас хууль 2 аавна. За энэ нь бол дулаан аавна, энэ бас дулаан аавна. Хоёулаа дулааны аавна. За юм бэ. За энэ дээр одоо калориметрийн авсан дулаан буюу гуйлны авсан дулааныг болвол за энийг нь цөмбөрөөр Q1 гэж нэрлэдэг. За Q1. За C гуйл үржих нь масс үржих нь дельта T. За энэ ингэ бодцоол гуйлдынх бол 460 юм байна. Масс нь болохоор килограмм болох хэрэгтэй. Тэгэхээр гуйлны масс 120 грамм буюу 0.12 кг. Тэгээд анх бол 20 байсан, дараагийн температурын 40 гээд 20 Цельсиус авсан гэсэн. За нэгдүүдийн орхицъя. За энэ тгийг энэ тэгтээ дараад за энэ ойролцоогоор бол за үсчүүлэх юм бол 460-га 0.12-оор үржиж. За тэгээд 20-оор үржиж гэдэг нь 1104. Батгэрийн 1104 жоул юм байна. За энэ за би андуурсан байх шүү. Энэ хууль гэдэг нь 390 юм байна. За энийг нь цөмөрөө 390 болчихсон. За энийг 390 болно. За 390 боллоо. За одоо дахиад хэвчүүлбэл 390-ыг 0.1-ны 0.12-оор үржиж. За 20 тэгэхээр 936 юм байна. Тэгэхээр тэмдэгнийг авчирхад 936. 936 жоул буюу ойролцоогоор 940 байна. За дараачих нь. За төмрийн алдсан дулааныг бол гэсэн байна. За төмрийн алдсан дулаан. За энэ төмрийн дулаан алднаа гэсэн. За энэ дулааны цөмөрөө QA гэж нэрлэдэг. За тэрийг эндээ олцгоё. Q алдсан дулаан бол C төмөр үржих нь E үржих нь дельта T. За төмрийн бүгэн түрүү андуурсан байсан 460 жоулыг хуваах нь килограмм Цельс. Үржих нь масс нь болохоор төмрийн масс 200 грамм буюу 0.2 кг. Тэгээд 96 байж байгаад 40 Цельсиус хүртэл хүрсэн учраас 56 Цельсиусээр хүрсэн. За тэгээ ингээд Цельсиа хуруулаа. Килограмм хуруулаа. За тэгээд үржүүлэхээр 460-га 0.2-оор үржиж 56-аар үржих. 5152. За 5152 жоул. За тийм учраас энэтэй ойролцоо тоо бол ойролцоогоор D хариултаа. За асуултынх нь керосины хувийн дулаан багтаамжиг бол. За дээрх хоёр бодлогоноос харахад төмрийн өсөн дулаан бод 5120 жоул болсон. Яаж юм бэ? 5152 жоулыг төмөр үржиж явахад түүнээс 936 жоулыг нь калориметр авсан учраас энэний зөрөөг нь керосин авсан гэсэн. Тэгэхээр тэр нь 4216 жоул дулааныг керосин авсан юм. Керосин гэж. За тэр нь C керосин үржих нь E үржих нь дельта T.
Эндээс тиймэрхүү хавийн тулаан багтаамжлалын нийцийг гэж байгаа. Тэр керосин нийцийг болцоо. Тэр бүх керосины хуваах нь N delta T. Синийн хамгаалалт надад документ болж харамсалтай байна. Керосины масс болохоор керосины масс болохоор бодсон 100 грамм керосин гэж бичсэн байгаа учраас энэ дээр нэг тассан. За тэгэхээр энэ дээр 2000 хуваахад 2108 joule-ийг хуваах нь килограмм Celsius юм. За тэгэхээр энэтэй ойролцоо тоолвол бий байх нэ. За дараагийн тест. За дараа транзисторуудын аль нь PNP-д бүтцтэй вэ гэж. За энэ тестүүдийн транзисторын тэмдэглэгээ бол энэ AB 1 2 дээр бол зөөнэ. За сүүлийн 3 нь бол буруу. За бааз коллектор эмитер гэсэн бүтцтэй байдаг. Хэрвээ ингэж энэ сум гадагшаа явах юм бол энийг NPN бүтцтэй гэдэг. Харин сум дотгошоо явал PNP бүтцтэй гэж транзисторыг хоёр ангилдаг байна. Тэгэхээр манай болохоор PNP-г нь асуусан учраас зөв хариу бий байх. За удирдах содогдох процесс нь дараах 3 өгүүлбэрийн альнаас нь хамаарх вэ гэсэн бодлого асуулт байна. За энэ удирдах содогдох нь зөвхөн 2 буюу энэ дэлхийн хоногийн эргэлтийн тэнхлэг нарыг тойрох эргэлтийн хавтгайн армаад 23.5 градусын өнцөг үүсгэн байрлалаас болж үүсдэг. За тийм учраас зөвхөн бий буюу хоёр буюу бийг сонгох юм. За 41. За дулааны хөргүүрийн халаагчийн температур нь 300 Цельс, хөргөгчийн температур нь 20 Цельс бол хөдөлгүүрийн ашиглалтын коэффициентийг олно уу гэсэн бодлого. За дулааны хөдөлгүүрийн ашиглалтын коэффициентийг олдог томьёо нь халаагчийн температураас хөргөгчийн температурыг хасаад хөргөгчийн температуртай хуваагаад 100% орчуулдаг. За одоо харин T1 T2 гэдэг нь дандаа кельвинээр өгсөн учраас энийг шилжүүлнэ. Тэр энд 300 дээр 273 нэгээр 573. За энэ дээр 273 нэгээр 293 кельвин гэсэн үг. За энэ болохоор 573 кельвин гэсэн үг. За тэгвэл одоо энэ дээр би 573 кельвинээс хасна 293 кельвин вахан 573 кельвин эрчим 100. За тэгээд 573-аас 293 хасгаад 280. 280-ыг 573 хуваагаад 100-аар зэрэг 8.8 буюу ойролцоогоор 48.8. буюу хариу гарна. За дараагийн тест.
За 44. За зурагт идеалын төлөвийн үүсэлтийг PV диаграмд үзүүлжээ. А-гаас А төлөвөөс В төлөв шилжүүлэхийн хийсэн ажил аль нь вэ гэсэн бодлого. За энэ бодлогын хувьд энэ графикны доотлолын төрсийн тал байна. Одоо өөрөлдөхөд энэ хоёр талаар нь хязгаардвал энэ төрсийн тал байна. Хийсэн ажилтай тэнцүү байна. За тэгэхээр ажил болоод нэг энэ трапецийн талбайтай тэнцүү байна гэсэн. За тэгвэл энэ талбай бодохдоо цөмөрөө ингээ энэ хоёрын энэ зайг болвол VV-гээс хасах нь VA вэ. За харин энийг болохоор зэрэг цөмөрөө яг энэ дундаж цэгийг сонгож авъя. Тэгвэл дундаж цэгийг сонгоод авбал ингээд тасалчвал энэ дээдлийн энэ буруулчин болвол энд байгаатай юм руу ингээд адилхан. Тийм учраас би энийг за нэг ийм төрсийн талбай байна гэж үзэж болно. За энэ талбайг одоо цөмөр олж байгаа гэсэн үг. За тэгвэл энэ талбай болвол за S тэнцүү. За энэ цэгээ цөмөр P дундаж гэж нэрлэж. P дундчийг үрчгэн. За энэ VV-гээс хасах VA гэсэн зүрх. За P дундаж цэгээ болохоор хоёр захын цэгээ нэмээд хоёр дуусдаг шүү дээ. Тэгвэл PV дээр нэмэх PA вахан 2. Яг энэ хоёрын нийлүүлэлт бичвэл S тэнцүү PV дээр нэмэх нь PA вахан 2-ыг үрчгэн VV-гээс хасах VA. За ийм хариу бол C байна. За дараагийн тест. За дараагийн тест нь. Зааш өндөртөө усан багны үүсэх даралт ямар өндөртөө бензин давхрын үүсэх даралттай тэнцүү авах вэ гэж. За тэгэхээр энд хоёр зураг зуръя. Эхлээд нэг усан баг нь үтгээсэн юм өндөр хоол байна гэсэн үг. За тэр энэ дотор ингээ ааш өндөртөө ус байгаа. За ороо ус. За тэрний өндөр нааш юм байна. За тэгмүүд энэ ёроолдоо P тэнцүү ороо усыг үрчгэн G ааш гэсэн даралт үүсэх. За хажууд нь болохоор дахиад нэг хоол байгаа. За тэн дотор нь болохоор зэрэг бензин байна. Ороо бензин. B үсгчээ. За тэрний өндрийг бид нар олж байгаа. Тэрийг том ааш гэж нэрлэлчээ. За энэ мөн доороо P тэнцүү ороо бензиний үрчгэн G том ааш гэсэн юм даралт үүсгэнэ. Гэтэл бодлогын өксөөр хоёр даралтууд тэнцүү гэсэн учраас энэ хоёр томьёо хоорондоо тэнцүү болно. За тэгэхээр ороо усыг үрчгэн G ааш тэнцүү ороо бензиний үрчгэн G том ааш гэсэн юм томьёо бичвэл эндээс 2 G нэдл учраас хураагдлаа. За эндээс аашаа олвол ороо бензин доороо ороо усыг үрчгэн ааш нь дээр. За одоо оруулга хийвэл усны нягт нь 1000. Тэгээд ааш нөгөөх нь болохоор 700. За ингээд хариу нь 1000-га 700 хуваавал ингээд 700 тэнцүү 143 ойролцоо байна. Энд 143 ааш. Тэгэхээр 120 явах нэ. За дараагийнх нь. За дөрвөн ижил эсэргүүцтийг зурагт үзүүлснээр хоёр янзаар холбожээ. За А-ийн хэсгийн эсэргүүцэл
CD хэсгийн эсэргүүцлээс хэд дахин их вэ гэсэн бодлого. За дээдлийн аавын хэсгийн эсэргүүцлүүд бол бүгдээрээ цуваа учраас цуваа үед ерөнхий эсэргүүцлийн нотхдоо бүгдийн хооронд нэмждэг. Тэгвэл бүгдийн хооронд нэмэхээр 4R бол. За харин доотлын CD-гийн хахад энэ хоёр хооронд зэрэгтэй харин нийлээд энэтэй цуваа бүгд нийлээд энэтэй зэрэгтэй гэсэн юм холбог холболтой. За ижил эсэргүүцлүүдийг зэрэгтэй холбохоор шууд нугалдаг. Тэгэхээр зэрэг энэ хэсгийн эсэргүүцэл бол R-ийг хуваах нь 2 юм байна. За энэ нь энэтэйгээ цуваа учраас R дээрээ 2-ны R нэмэхээр 2-ны 3 R болно. За энэ 2-ны 3 R нь дээдлийн R-тэй зэрэгтэй учраас одоо хамгийн сүүлд RCD-гийн эсэргүүцлэг болохдоо зэрэгцээгийн томын ёсоор нэгийг хуваах нь R дээр нэмэх нь. За энэ бол энэ дээдлээ хэлж байна. За доотлын салаа буюу 2-ны 3 R. За ингэж бүгдийн 2 нь 3 учраас дээш гараад нэгийг хуваах нь R дээр нэмэх нь 2-ыг хуваах нь 3R гэж байна. За одоос ерөнхий хуваар нь 3R учраас энэ дээр 3-ыг за энэ дээр бас нэгийг тавихаар энэ нийлээд 3R дээрээ болохоор 5. За тэгээ хамгийн сүүлд байрын солилцол учраас CD гэдэг бол 5-ны 3 R. За одоо манай бодлого болохоор энэ RA-г RC-дэд харьцуул гэсэн учраас 4R-ийг 5-ны 3R-тэй харьцуулъя. Нөгөөт R-үүд нь хураагдаад 5 дэшээ гараад энэ маань доороо 3 үлдэн 20. 4 5-ын 20. За ингээд зөв хариу. За энэ буюу 3-ны 20. Дээ нэ. За дараагийн. За ус буслогч 125 он эсэргүүцэлтэй халаагч хэсэгтэй ба түүгээр 2 амт гүйцэлгүйж байв. Ус буслогч ямар хугацаанд 2500 Joule энерги ялгаруулах вэ гэж. За ялгарх дулааныг бүүдэл, хүчтэл, хугацаа гэсэн юм үр дүрээр болно. За манайд болохоор эндээс хугацааг нь батгаж байгаа. За тэгтэл биднэрт бүүдэл болон эсэргүүцэл нь байгаа. Харин хүчтэл нь алах. За хүчтлийг ом үйлээр бичвэл за юм болно. За энэ хоёрыг нийлүүлчихвэл бүү тэнцүү. За квадрат R T болно. За энийг гэж норлуулчихаар зэрэг R нь энтэйгээ нийлээд E квадрат R T болно. За эндээс T-г олвол бүү хуваах нь E квадрат R болоод за орлуулгаа их юм бол хүн 2500 Joule. За энэ болохоор 4 ампер квадрат. За R нь болохоор 125 Ом. За ингээд 125-ыг дөрвөлжүүлэхээр 500 2500 5 секунд. За ингээ харин 5 секунд байна. За ингээд дээ. За нэгжийн цацрагийн тааны өөрснө хичэв. За 24. Дараах хэмжигчнүүд тохирох нэгжийг зөв харгалзуулна уу гэсэн харгалзуулах зүйл. За ажлын нэгж нь эхлээд энд бичиж Joule-ыг хэлнэ. Чадлын нэгж нь Newton-ыг хэлнэ. Хүчний эс Newton, чадлын нэгж нь Watt-ыг хэлнэ. Даралтын нэгж нь Pascal-ыг хэлж байгаа. За Joule болохоор 1 кг метр квадратыг хуваах нь секунд квадрат гэж задарна. За тэгэхээр энэний зөв хариу нь 1-ийн C. За харин Newton шууд 1 Joule нь 1 Newton-ыг үржих метр гэж задардаг учраас Newton болохоор Joule-ыг хуваах нь метр болох нэ. Тийм учраас 2-ийн B. За чадал.
За чадал болохоор 1 ватт болоод 1 жоулыг хуваах нь секунд. За тэгэхээр түрүүний жоулынхаа задрааг энд биччихвэл килограмм метр квадратыг хуваах нь секунд. Квадрат энтэй нийлээ секунд куб болно. За тийм учраас 3-ийн d болж байгаа. За тэгэхээр 4-ийн e болж таарах нь. За 1 паскал бол ньютоныг хуваах нь метр квадрат байдаг. За харин ньютон болохоор жоулыг хуваах нь метр учраас метрийн куб болж байгаа. За ингээд n гэдэг нь гарч ирж байна. За тэгэхээр ийм хариу хаана вэ? 1-ийн c, 2-ийн b, 3-ийн d, 4-ийн ингээд c хариу байна. За дараагийн тест. За 20 г мастай сумны кинетик энерги нь 6400 джоуль байсан бол сумны хурдыг бол. За энэ бол кинетик энерги томьёог бодох юм байна. Кинетик энерги бол mv квадратыг хуваах нь 2 гэдэг том юм. За манайхаар масс нь өгсөн кинетик энерги гэсэн буюу одоо хурдаа бол. За хурдыг олохдоо 2 кинетикээ хуваах нь юм буюу тэгээд язгуудад очиж. За ингээ орлуулвал 2-ыг өсчих нь 6400 джоуль. За масс нь болохоор 20 г буюу 2-ыг өсчих нь 10-ийн хасах 2 зэрэгтэй килограмм гэсэн. За граммаар шилжүүлнэ. За тэгээд 2-ын 2-той хураагдаад. За энэ бол язгуудаар 64-ийг өсгөх нь 10-ийн хас 2 дэше гараад 10-ийн 4 зэрэгтэй. За жоуль задлыг килограмм метр квадратыг хуваах нь секунд квадрат нь энд килограмм байгаа. За энэ 2 килограмм хураагдаад 64-өөс 8 гарна. 10-ийн 4 зэрэгээс 2 зэрэг нь гарлаа. Метр квадратын метр, секунд квадратын секунд гараад ингээд 800 метр секунд гэсэн хариу байна. За ингээд би хариу. За 26. За хөшүүргийн 8 см урттай богино мөрөнд 10 кг масстай ачаа зүүжээ. За нэг юм хөшүүрг зорчих. За энэ хөшүүрг зорсон. За энэ тулах цаг нь энд байгаа. За богино мөрнийх нь урт нь бол 8 см юм. За эндээс ингээд 10 кг масстай ачаа зүүсэн. За энэ бол 100 ньютон. Чир татж байгаа. За нөгөө талаас нь өргөхийн тулд энэ бэлгийн мөр нь 40 см. За тулах цагаас нь 40 см. За энд нь бол 25 ньютон хүч үйлчилсэн гэсэн юм байна. За тэгсэн чинь энэ хөшүүрэг тэгшхэн болоогүй харин байх ёстой энэ хэвтэй цэгээс дээшээгээ 4 см яасан. Өргөгдсөн буюу нэг ийм байрлалд орсон гэсэн бодлого байна. Энэ тулах цаг нь энд байгаа. За тэгвэл энэ байх ёстой хэвтэй 4 см өргөгдсөн гэсэн учраас ажил нь бол потенциал энергитэй гэдэг нь mg h. За тэр 100 ньютон байгаа mg. За тэгээд түүнийгээ 4 см буюу 0.4 метрээр үржүүлээд энэ нь 4 джоуль гарна. За ашигтай ажил нь бол потенциал энергитэйгээ тэнцүү байна. За 34. Нарны аймгийн 6 дахь гариг бол Санчар байна. За 37. За ангараг гаригийн нарыг тойрох хариуцлага нь дэлхийн нарыг тойрох хариуцлагаас 1.5 дахин их бол энэ гаригийн жилийн уртыг дэлхийн жилээр илэрхийлж гэсэн. За энэ Кеплерийн 3 дугаар хууль гэнэ. За Кеплерийн 3 дугаар хууль. За томьёо нь за нэг
T1 T2 нэг хоёр гаргаа илт байгаа. За тэр нь нөгөө ариад үсийнхаа энэ квадраттай. За энэ кубтэй. За энэ томьёог Кеплерийн 3 дугаар хувилгач нэрлэдэг. За энэ томьёог 3 дугаар хувилгач. За одоо эндээс цөмөрөө P1 гэдэг нь болохоор дэлхий. За T2 гэдэг нь болохоор ангараг. За тэгсэн чинь манай бодлогонд ангарагын ариад үс нь ангарагын ариад үс нь дэлхийн ариад үсээс 1.5 дахин ихээ гэж өгсөн байна. За тэгэхээр бидний зорилго бол энэ T2 буюу ангарагын эргэлтийн үеийг болох юм байна. Нарыг тоорох. За тэгвэл T2 тэнцүү T1-ийн квадратыг үржих нь R2-ийн куб тэгээд T1-ийн куб тэгээ язгуурдуулсан юм томьёо болчихсон болно. За тэгээд энэ дээр орлуулвал за T1 гэдэг нь манай дэлхийн болвол нарыг нэг жил тойрох. Тэрс энд нэг жилийн квадрат. За тэгээд харин R1 гэдэг нь болохоор манай дэлхийн ариад ус тэрийн R1-ийн бичиж чинь нөгөөдгөө 1.5 R1-ийн куб зэрэг гэж чинь. За ингээд энэ R1-ийн куб нь энэ R1-ийн кубтай одоо ингээд хураагдчихвол энэ ган 1.5-ийн куб зэргийг энтэй нэгтэй болчихно. Тэгээд энэ 183 за энэ жилийн квадраттай байсан yazгуудаараа. За тэгэхээр жил гарнаа. За ингээд CR. За 43. За 200 граммаас 20 Цс температуртай усыг 300 граммаас 80 Цс температуртай устай хойлов. За тэгэхээр зэргийн бодлого одоо ер нь ийм хоёр сав зурчвал зүгээр. За нэг савн дотор нь бол 200 грамм Цс температур одоо масстай 200 грамм масстай 20 Цс температуртай тийм хүйтэн ус байсан байна. Хүйтэн. За хажуудгийн савнд нь бол 300 грамм масстай тэгээд 80 Цс температуртай буюу халуун ус байсан. За дараа нь уг хоёрыг хооронд нь хоосон сав руу ингээ холцсон. Тэгвэл нийлээд энэ мэдээж 500 грамм масстай. Тэгээ ямар нэгэн 20-с их гэхдээ 80-аас бага нэг холцсон температуртай буюу бүлээн ус болно. Бүлээн ус. За тэр бүлээн усны температурыг ер нь бол өтөө өснөр тэмдэглэдэг. За. Тэгэхээр одоо халуун ус бол бүлээн болсон, хүүтэн ус болохоор бас бүлээн болсон. Тэгэхээр халуун ус бүлээн болж байгаа гэдэг бол гадагшаа дулаанаа алдсан гэсэн. За тэр алдсан дулааныг цөмөрөө Q1 гэж. Харин халуун ус бүлээн болж байгаа гэдэг гаднаас дулаан авж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээшээс удаа тэгээд Q2 гэж нэрлэж. Тэгээд нэг нь өгснэг нь авсан учраас энэ хоёр дулаан хоорондоо тэнцв. За тэгэхээр Q1 гэдэг бол халуун усны тухай ярьж байгаа. За тэгвэл хад хурж байгаа учраас халах урхийн томьёогоор C ус үржих нь 300 грамм масстай халуун ус. Тэгээд анх 80 Цс байсан. Дараа нь температур нь өтөө болсон. За Q2 буюу хүүтэн усны тухай чи. За хүүтэн ус бол C ус 200 грамм масстай байсан. За 20 Цс гэж байгаа төвтэй болсон. Тэгэхээр төвтэй нь 20-с ихтэй учраас төрүүл биччихье. За системд нисэргэлж байгаа. За ингээд Q1 Q2 тэнцүү учраас энэ хоёр томьёос тэнцүү 300 грамм 80-аас төвтэй тэнцүү C ус 200 грамм гэдэг бас тасгал 2. За тэгээд C усууд нь хураагдана. За энэ 300 грамм 200 граммын тэг граммд нь хураачвал 38-ийн хаалтаа нэг л 240-өөс хасах нь 3 төв тэнцүү 2 төвтөөс хасах нь 40 юм. За
За одоо төтгөө яах юм бол 3 төв дэшээ гараад 2-тойгоо нийлээд 5 төвтөө тэнцүү 280 болно 2 тишний ялгах. Тэгээд төвтөө тэнцүү 280-га 5 тавиагаа 56. За 56 CS. За ингээд CR нэ. За дараагийнх. За ингээд бослын нөгөө хамгийн их алдсан, хамгийн хугацаа зарцуулсан тест маань дуусч байна. Одоо 2 дугаар хэсгийн задгаад өгөн бодлого явуулсан. За 40 м өндөрт байгаа 0.2 кг-аас бие метр секунд анхны хугацаатай экстеншн шийдэв. За хөндөг хүчний устгах хэмжээ. За ингээд бодлого нь 4 юм болох юм байна. За нэгдүгээр нь шидснээс хойш 1 секундын дараа метр нэр бодогдсон. За тэгэхээр ихтэй ингээд газраа зөрчиж төмөрөө ингээд газар. За газраас дэшээ за 40 м өндөрт. За тэрийг ааш1 гэдэг. Нэг тавцсан дээр нэг бие байжсэн. За тэр масс нь бол 0.2 кг. За түүнийг ихч дээш нь V0 тэнцүү 30 м/сек хурдтай шидсэн. За тэгэхээр бодлогоо ер нь уншаад зургийн зургууд илүү сайн байдаг. За тэгэхээр за ингэ өгсөн юм зорчлоо одоо 1 секундын дараах биеийн кинетик энерги гэнэ. За тэгэхээр энэ бие одоо ихч дээшээгээ хөдлөхөөрөө хөндөг хүчний эсрэг хөдөлж байгаа учраас энийг одоо G удаа тэгэхэд доош нь татж байгаа учраас энэ нөхөр G-г удааш. Тэгэхээр зөв удаашна гэдэг нь одоо G нь 10 учраас секунд тутамд 10 м/сек хурдан багасна. 1 секундын дараа нөгөө чинь энд ирсэн байлаа гэж бодвол хурд нь 10-аар багасаад 20 м/сек болсон байна гэсэн. За тэгвэл тэр үеийн кинетик энерги болно гэвэл m v квадрат хуваахын 2. За энэ хурдын цөмөр v гэдэг хэлж. За тэгвэл 0.2 кг-ийн бүрсчих нь 20 квадрат 400 м квадрат секунд квадрат хуваахын 2. За тэгэнгүүт энэ тгийг энэ тэгтээ дараад энэ хоёрыг энэ хоёртой дарчвал бодох хэрэггүй шүү гэдэг. 40 жаалах нэ. За ингээд манай A B 40. За ингээд осноо ер нь ингээд дүүрж хаалтанд хийчих дараа нь илүү амархан болно. За биеийн хамгийн дээд цэгт хүрэх хугацаа авч. За секунд тутамд хурд нь 10-аар багасах юм чинь. Эхний 1 секунд 30-аас 20, хоёр дахь секунд нь 20-аас 10, сүүлийн секунд 10-аас тэг гэдэг хөөрн гэдэг нь хамгийн сүүлд хурд нь тэг болохыг хэлж. Тэгэхээр дээд хамгийн дээд цэгт очихороо хурд нь тэг болно. Тэгэхээр тэр бүтэл нийтдээ 3 секунд зарцуулнаа гэсэн. За тэгэхээр манай C бол 3 байна гэсэн. За дараагийн 3 дахь би хамгийн дээд цэгт хүрэх үед газартай харьцангуй түүний потенциал энерги хэдвэ гэж. За тэгвэл цөмөрөө энэ дээшээгээ явсан энэ өндрөө хамгийн дээр очлоо явсан энэ өндрөө цөмөрөө ааш гэж нэрлэж. За тэгвэл тэрийг олон 3 секундын дээшээгээ явсан чинь буцаад унахтаа мөн адилхан 3 секундын яг буцаад энэ анхныхаа шигдсэн цэгийн тушаа хурж ирнэ. Тийм учраас доошоо олж хөдөд уналтын. Тэгэхээр ааш тэнцүү GT квадратыг бахан 2 гэдэг томьёор утсан дээр. За тэгвэл 10 м секунд квадрат үсэх нь 3 квадрат 9 секунд квадрат бахан 2 гэдэг секунд квадрат нь хураагдлаа. Ингээд 45 м. За тэгэхээр зэрэг шидсэн чигээс дээшээ одоо 45 м өндөрт хөөрөөд хурдантыг болжээ. Тэгэхээр газраас дээш гэхээр зэрэг харин газраас дээш өндрөө бол том ааш гिचүүл тэр нь анх 40 м өндөртөөс учраас дээр нь сая шийдэгтэй хөөрсөн өндрөө нэмээд 85 м өндөрт очсон байна гэсэн үг байна.
За тэр үеийн потенциал энерги болвол mg/h. За m нь 0.2 кг, g нь 10 м/сек квадрат, маш нь 85 м. За тэгээ энийг үржүүлэхээр энэ тгийг энэтэй дарахад 85-ыг 2-оор үржүүлээд 170 joule. За ингэхээр 170 joule гэдэг маань DEF нь 170 юм байна гэсэн үг. За сүүлийнх нь шидснээс хойш